Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчид эсэлтийн ерөнхий шалгалтаа өгч ирээдүйн замаа сонгох чухал мөчтэй хэдхэн хоногийн өмнө нүүр тулав. Гэвч энэ том давааны ард гомдол, эргэлзээ, итгэл алдралт заримынх нь хувьд боломж хаагдсан мэт мэдрэмжтэй үлдлээ. Ил шалгалтын явц үр дүн зохион байгуулалт тойрсон асуудлууд олон нийтийн анхаарлыг татаж эцэг эхчүүд сурагчид бухимдалтай байгаа илэрхийлсээр байна. Энэ нэвтрүүлгээ бид эсэлтийн шалгалт тойрсон гол асуудлууд, талуудын байр суурь, иргэдийн санал гомдол тулгуурлан бэлтгэж, ирээдүйн боловсролын системийн талаар хамтдаа эргэцүүлэхийг зорилоо. Бурайд одоо юу халах одоо юу гэлээ. Өөрний аялал маялгын тийм нутгийн аялал маялгаар нэг тэгж хичээл заадаг учраас тэрэн дээр айгүй хөндлөлтэй байгаа. 4 хичээлээр өгсөн. Тэгээд 3-т нь бол өөрийн хүссэн оноог аваад гадарсан. Математик хичээл дээр болохоор скинтрон машин нь миний бүгэлсэн юмыг би хэд хөнгөн бүгэлсэн байсан учраас арилсан гэж үзээд миний математик 0 болчихсон. Тэгээд оноог нь бол бүр мөс 0. Тэгээ 0 одоо гараар засуулаад тэр ямар оноо авах хал мэдмээр энэ. Миний хувьд бол ер нь идэвхтэй 3-4 жил ер нь л хичээсэн физикээр 10-11 дөрөнгөний сурагч гэвшаал ер нь манай багсаа бэлдүүлсэн л тээ. Тэгээд юунд гомдолтойгоо вэ гэхээр орон нь таарахгүй ер нь бол хариуг нь гаргахад маш хэцүү. Зөндөө их оролдож бодсон. Тэгээд цаг хугацааг алдсан. Надад ер нь бол нэг чадахгүй бодлого байгааг болохоор би өөрийнхөө бодлолтондоо амар ихтэй болохоор одоо их шалгуулах гал гэж байна. Харандаа бол яг хөө тэгээд байдгаараа баллуур нь бол дандаа хэрэгэлсэн баллуурнууд өгсөн ингээ голоор нь хуваацсан байсан. Тэгээ хэрэгэлсэн баллуурнууд өнгөт нөгөө нэг шоглоомон дээрээ будах гад ингээд арилгангууд ингээд тэр нь амар хар болчихно буцаа ингээ хар болоод тэгээ амар заван болчингууд нөгөө машин унших гэж бас дахиж уншуулад хүүхдүүдээр дахиж будуулж цаар хийчихсэн. Үндэсний хэмжээнд 43318 мянган хүүхэд 10 хичээлээр 50 шалгалтын төвд эсэлтийн шалгалтаа өгчээ. Энэ жилийн шалгалт бүх хүүхдэд тэгш боломж, итгэл төрүүлсэн үү? Эсвэл эргэлзээ бухимдлыг үлдээв үү? Олонний бухимдлыг төрүүлж олон нийтийн сүлжээнд өрнсөн гомдол шалтгаануудын давтамжтай дурдгдсан асуудлуудыг авч үзвэл шалгалтын бодлого хэд хүнд цаг хугацаанд гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан. Хичээлийн агуулгад ороогүй асуултууд олон ирсэн талаар зохион байгуулалт муу техникийн доголдол гарсан тухайд дүн оноо зөрүүтэй буюу буруу тоологдсон байх магадaltaй боловсролын үнэлгээний төвийн цахим систем алгоритмд хардлага төрж байгаа талаарх шүүмжлэлүүд давмгаалж байна. За энэ жилийн хувьд эсэгчийн тоол нэг 8000 орчмаар нэмэгдсэн. Өнгөрсөн онд 99 мянган шалгуулагч байсан бол энэ жил ялгаатайгаар 121 мянган шалгуулагч шалгалт 4 өдөр өгсөн байна. За эсэлтийн шалгалтыг бол 2006 оноос эхлэн яг уламжлалт нэг процессын дагуу одоо нэг аргачлаар явуулдаг байгаа. За эсэлтийн шалгалтын даалгаврыг бол бид нэр постолж буюу юуны вакуумд орж одоо даалгавар зохиож байгаа хүмүүсээ бол бүх одоо интернет орчноос таслаад тагнуул цагдаагийн хамгаалтанд доор боловсруулдаг. За даалгавраа бид нэр дараа нь тагнуулын тусламжтайгаар бүх орон нутагт бас түгээдэг байгаа. Тэгэхээр энэ жилийн даалгавар дээр бол бид нэр өөрсдөө даалгавар задарсан ажил гараагүй. Энэ бол амжилттай зохион байгуулагдсан. За тест даалгаврын тэр хүнд хөнгөн гэдэг зөвлөлийг бол юугаар яригддаг вэ гэхээр шалгалтанд хэдэн хүүхэд орсон хэр хэмжээний гүйцэтгэл үзүүлсэн гэдгээр тодорхойлогддог байхгүй. Тэрнээс биш ингээд нэг өөрсдийнхөө сэтгэлээрээ надад л хүнд юм шиг санагдлаа гэдэг байдлаар ерөөсөө хандаж болохгүй. Энд бол цаана маш том шинжлэх ухаан явж даалгаврын хариултын онол, сонгодог тестийн онол гэдэг. Энэ зөвлөчнөл өнгөрсөн жилийн ЕШ-ийн агуулга дээр хэд аваадсэн тийм тэрийг хараад энэ жил тэрнээсээ хич доош унах юм бол өмнө жил 50 улсын дундаж 50 байж байгаад энэ жил 20 болцсон бол асуудал واخгүй. Энэ асуудал ямар хоёр зүйл дээр ерөнхийдөө яригдах вэ гэхээр нэг нь бол одоо бидний шалгалтын материал хүнд болцсон бол тэгэж унана. Нөгөө тал нь бол нөгөө хүүхдүүд маань хангалттай төвшөнд бэлдээгүй тохиолдолд ингэж унана. Ерөөсөө хоёр талын юм байгаа. Тэгэхээр энийг бол бид нар эхний байдлаар бол баталгаажуулж харуулж бүх хичээлээ 10 хичээлээ ингэж гаргаад харуулад баталгаажуулаад ингэ явцдаг. 2025 онд эсэлтийн ерөнхий шалгалт өгсөн 10 хичээлийн дундаж оноог өмнөх онтой харьцуулахад түүх 2025 онд 43.6 оноотой байсан бол 2024 онд 41.2 оноо, англи хэл 35.3 бол 2024 онд 35.7, хим 32.9, 35.3, газар зүй 56.7, 44, нийгэм судлал 36.1, 43,
биологи 34, 46, математик 20, 24, физик 35.6, 34.6, орос хэл 64.4, 64, монгол хэл 42, 38 гэсэн онооны дундчтай байна. Англи хэл төр бол миний хувьд бол зүгээр гэж бодож байгаа. Тэгээд монгол хэл нийгэмдэр бол угаасаа алдаатайсэн, нийгмийн асуултууд нь ч тэр алдаатайсэн. Тэгээ монгол хэл төр бол гол гомдлоо өгсөн байгаа. Тэгээ монгол хэл төр тунхлаг тамир тамгагүй төрийн жүжигчдийн жүжигчд орж ирсэн. Тэгээ жүжигчдээс нь хэлсэн үгнүүдийг ингээд 9 хэлсэн үг оруулж ирээд 9 хэлсэн үг нь одоо ингээд тааруулах байсан. Тэгээд би тэд яг нэг амраад сүүлийн 7 хоног нь ингээд тэр хичээлүүд нь орсон болохоор би тэд ингээд тэрийг ер нь мэдэхгүй уншаагүй байсан. Яг тэд нарын алдаа ч гэсэн би тэд яг тэгж хэлсэн үгээр нь олж хийжилж болж чадахгүй байх. Тэгээд ерөөхдөө бол тэрэн дээр нэлээд гомдолтойгаа тэгээд тэрийг бол тэгээд чадлаараа л дөхүүлэл буудаал тэгээд ер нь бол 0 болсон байсан. Солонгос жүжигчдийн бас нэрс орж ирсэн гэдэг. Тэгээ солонгос жүжигчдийн нэр нь орж ирсэн. Тэрэн дээр бас би бас сайн ойлгоогүй. Тэгээд нэг багш нар болохоор тэгж хэлсэхгүй асуултаа сайн уншаад ойлгож ич хариулаарай гэд. Тэгээд тэрийг ингээд уншаад ойлгох гэсээрээ л ингээд минут нь явчихна. Тэгээ нэг харангуут 40 минут нь өнгөрчин, дахиад харангуут 40 минут нь өнгөрчин. Тэгээ ерөнхийдөө шоглоомоо бодох гэж амжаагүй. Хүүхдүүд заавал бүгдээрээ тамгагүй төр жүжиг үзсэн байх албагүй. Үзэх ёстой бол тэрийг сургалтанд нь орсон, тэрийг сургалтын номон дээр нь заасан хөтөлбөрт нь тусгагдсан байх ёстой. Тэр солонгос жүжигчдийг миний хүүхдүүд нэгийг танихгүй. Миний хүүхдүүд солонгос сонирхдаггүй. Хүн болгон солонгос хүмүүсийг таньдаг байх албагүй. Гэтэл солонгос жүжигчид ирээд Монголд юу судлахаар ирсэн гэж асуулт байна. Тэгтэл юу судлах гэж ирсэн байдаггүй хүнийг танихгүй шүү дээ. Сошиал орчинд шүүмж дагуулсан бас нэгэн асуудал бол сургалтын агуулгад байхгүй зүйлсийг сургаар оруулж ирсэн мэт шүү гэсэн. Тэтгэврийн хувь тэнцвүүлэлт, тэнд энтхийн нутгийн аялга, жүжигийн үг, жүжигчдийн нэрс гэх мэт тоон дотор үсэг гэдэг шиг асуултууд цохиж явсан тухай. Үгүй байлгүй дээ гэмээр асуултуудын хариуг үнэлгээний төвийнхэн инхүү тайлбарлаж байна. За энэ дээр нэг зүйлийг л одоо ойлгох хэрэгтэй юм байна. Хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд маань. За манайх бол яг сургалтын хөтөлбөрийн үр дүнгэл үнэлж өгдөг байхгүй юу? Тэ? Багш юуг заана гэсэн. Энд нэг заасан уу үгүй юу гэдгээр л бид нэр хэмжилт хийн. Тэрнээс биш багш нар заагаагүй байж магадгүй гэдэг юм хөнгөрүүлээд байдаг ийм байгууллага биш шүү дээ, тийм ээ. Яригадаад байгаа энэ одоо сошиалд нэлээд онцлогдож яваад байгаа асуудлуудаа бид нэг бүрчлэн гаргаж тавьсан. За энэ дээр тамгагүй төр гэдэг бол уран зохиолын номон дээр байна. Орсон. За тэр их ч орохдоо яаж орсон байна вэ гэхээр заавал унших судлах тэр жүжигийнхэн жагсаалт юмд байна. Бүр ихээр байна. Тэгэхдээ манай материал дээр яаж орсон бэ гэхээр тэрний яг оргил тийм яг нэг гол санаатай хэсгийг ишлээд оруулсан байгаа байхгүй. Тий. Тэгэнгүүт л одоо эн чин өөр тийш нь энэ байхгүй хаа заавал энэ тамгагүй төрийг үзэх албатай юм уу гэдэг. Энэ бол уншиж судлах юм дотор нь байгаад. Номын хуудастай ингээ манайхан зарлалцсан. За өшөө дээр нь тэтгэвэр хувь тэнцвүүлэх энэ төр гээд нийгэм дээр орж ирлээ. Нийгэм гэдэг хичээлийг зөвхөн нэг ингээл уншаал тий нийгмийн давхраажилт гэж юу вэ гэж нийгэм хариулдаг хичээл гэж ойлгоод ах шиг байна. Нийгмийн хичээл чинь маш өргөн агуулгатай, маш гүн гүнзгий ийм агуулгатай хичээл байхгүй. За үүн дээр манайх мөн адилхан гаргаад авсан. За 10 дугаар ангийн чинь сурах хүчиг дээр байна. Тэтгэвэр гэдэг юмыг юу нь яаж тооцох ёстой юм тийм ээ. За, хувь тэнцвүүлсэн тэтгэвэр гэж юу юм? Бүрэн тэтгэвэр гэж юу юм? Тодорхойлт нь энэ байна, бодох аргачлал нь энэ байна гэдэг. Ингээд гаргаад тавьчих. Тэгэнгүүт энэ бол яг нөгөө бэлдэжсэн хүмүүс бол ингээд байгаа. Гэхдээ эн чинь байдаг зүйл шүү дээ. Одоо бид нарыг гаргаж тавихаас өмнө бол хүүхдүүд энийг ингээд тавьсан. Тий. Эн чинь тэтгэвэр хуудсан дээр байгаа шүү дээ эн чинь гэдэг. Тий. Тэгэхээр чи эн чинь ямар нэгэн тийм байхгүй. Бид нар хэрвээ ямар нэгэн сурах хүчиг сургалтын хөтөлбөрөөсөө ангид авах юм бол энэ чинь асуудал үүснэ. Харин илэрхий гарсан алдаа бол яах аргагүй. Физикийн шалгалт дээр хоёр вариант дээр киложоул гэдэг нэгжийн кило гэдэг үгийг алдаж бичсэн байсныг дараа нь тохируулах хэлсэн гэв. Нэг үгээр хэлбэл тухайн вариантын хүүхдүүдийн даалгаврын оноог бүтнээр нь тооцсон буюу 6 оноог нэмж өгсөн. Үүнтэй холбоотойгоор хэмжээст оноонд өөрчлөлтүүд гарсан гэж тэд тайлбарлаж байна. Харин шалгуулагчдын хувьд энэ бодлогыг бодох гэж нугсан цаг хугацааг хэн хэрхэн нөхөж өгөх вэ гэсэн харамсал дүүрэн асуулт хариултгүй хэвээр үлдэж байна. Миний хувьд болохоор зүгээр тэр нөгөө машин уншихад жоохон асуудал гарсан болоо гэж бодсон. Яагаад гэх юм бол би яг шалгалтынхаа оноог харахад бол за би ойролцоогоор за нэг муудаа нэг 60 мар тий за нэг 70 мал хавцаа авчих байх та гэсэн өөртөө амар ихтэлтэйсэн байхгүй юу. Энэ дандаа хийж исэн, өөрийгөө дандаа давтчихсан учраас тэгээд яг дүнгээ харахад миний дүн 33 та гарч ирсэн байхгүй юу.
Энэ хар машин гэдэг юм чигээр нь хэрэгтэй юм уу? Тэгээ өмнөх төр яшийн хадар аргаар явж болоогүй юм уу? Эсвэл илүү сайжруулж болоогүй юм уу? Энийг л хэлмээр байна. Хар машинтай холбоотой гомдол санал бол нэлээх ирсэн. Гэхдээ хүүхдүүд шалгуулагчид гомдол саналын дагуу хар машинд орсон өгөгдөл болон хариултын хугацаанд бодсон өгөгдөл хоёрыг тэр дооронд тулгаад ер нь зөрсөн тохиолдолд байхгүй. Манайхын машиныг бол 19 оноос хойш ашиглаж байгаа. 6 жил ашиглаж байхад бол хариултын хугацаа болон өгөгдөл хоёр хоорондоо зөрсөн тохиолдол ганц ч гарч байгаагүй. Мэдээж хүүхдүүдийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болоод хариултын хугацаанд дээр янз бүрийн тэмдэглэгээ хийсэн тийм тохиолдолд уншихгүй тохиолдлууд гарч ирээд байгаа байхгүй. Тэрийг зарим нэг хүүхдүүд нь буруугаар ойлгоод энэ машин бол ингээд уншдаггүй юм байна. Өгдлөө буруу аваад идэм байна гэсэн тийм тохиолдлууд гарч ирээд байгаа. 3 удаа уншууллаа ч тийм. Энэ 060708 уншуулж байгаа. 3 удаа уншууллаа. Сурагчдаас зөв хариулт өгч бодох нь бол энэ хамгийн доод хэсэгт ингээд жишээ болгоо харуулсан байна. Тэгэхээр зарим тохиолдолд одоо цэглэгч юм уу эсвэл нэг даалгавар дээр 200 хариу бүглэх ч юм уу иймэрхүү одоо энэ жишээ зарим зөв бодчихсон байгаа юм уу те. Яг нь иймэрхүү тохиолдлуудыг хийж болохгүй шүү гэсэн жишээнүүд нөхгүй юу. Тэгээд ингэсэн тохиолдолд одоо зөв бүгэлдсэн байна оногийн нөгөөч гэдэг юм иймэрхүү бас нэрс нийтлэг бол биш. Шалгалтын дүн гарсны маргааш биднийг очиход гомдол санал мэдүүлэх хүүхэд эцэг эхчүүд маш олон байсан бол 3 өдрийн дараа харьцангуй шингэрсэн харагдана. Хуулийн хугацаа буюу ажлын 5 хоног дотор энтлийн асуудал жигдэрч 600 орчим өргөдөл гомдол санал хариултаа авч дуусч байна гэж албаны хүмүүс нь мэдээллээ. Ер нь бол одоогийн байдлаар нэг 600 орчим өргөдөл шийдвэрлэсэн байна гэж байна шүү дээ. Эдгээр маань одоо бүгд бол сурагчдын одоо хар машинаар уншигдсан анхны оноонд батлагдаад хүүхдүүд өөрсдийнхөө хариултын хуудсыг хараад за яалтчгүй л одоо миний анхны оноо мөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөж явсан өргөдлүүд байгаа. Анхны оноо буюу дүн оноонд ямар нэг өөрчлөлт орсон нэг ч тохиолдол байхгүй. Шалгалтын бодлого олон улсын жишгт нийцсэн. Цахим онооны системд алдаа гараагүй гэх албаныхны мэдэгдэл илт өөрсдийгөө өмгөөлсөн шинжтэй тодорхой алдаагаа хүлээн зөвшөөрсөн тайлбар огт байхгүй. Харин арьсан хамгаалах агуулга давмгайлсан байгаа нь бодит үнэн. Бусдын бухимдлын нэг шалтгаан энэ. Нөгөө тэгүр аль олон хүн шуугаж байгаа асуудал дундуур зүсч орж агуулгыг нь өөрт ашигтайгаар эргүүлдэг танил технологи улс ортой үр дүн гаргалгаад дүгнэлт өгөхөөс илүүтэй улс төрлжүүлэх, өнгөц харж үүмүүлж өөрт тийш нь авч дахих хандлагуудаж цөөнгүй илэрч байгаа нь нууц биш. Хичээлийнхаа хөтөлбөртөө уялдаж мэрэгжлийн хүмүүс боловсруулсан. Энэ сайд байлаа гэж би ямар яг шалгалт ирэх юм чинь нууцч мэдэхгүй шүү дээ. Тагнуулын цагдаагийн хяналтад ингэж явдаг ажил. Энэ ямар учраас энийг одоо хууль ус гэж үзэх гээд байгаа мэдэхгүй энэ цэвэр мэрэгжлийн ажил. Тэгээ та бүхэн бодоод үз. Одоо энэ дахин одоо зарлаад явбал одоо юу болох вэ? Тэгвэл өнөөдөр тэнцсэн байгаа хүүхдүүдийн ирэх ашиг явагдаж шин. Жишээлбэл математикийн шалгалт дээр нийт шалгалт өгсөн хүүхдүүдийн 52% тэнцсэн байна. Уралдаанч шалгалт гэдгийг та бүхэн анхаараарай. Энэ чинь энэ жил төгсөж байгаа бүх хүүхдүүд орж чадна гэсэн үг ерөөсөө биш. Энэ чинь тухайн хөнгөнөөс дунд зэрэг тэгээ хөндрөө урдсан даалгавруудын холц орж ирж байгаа. Эндээсээ чадснууд нь дээрээ гараад ингээд чадаагүй нь дараа жилийнхаа боломжийг харахад ийм боломж бас бий. Дэлхийд аяар л тийм шүү дээ. Ороод бүгд 100% тэнцдэг тийм шалгалт байдаггүй үстэй. Бүгд одоо 100% ихтэй сургууль элсэж орно гэж байдаггүй үстэй. Яг шалгалт гэдэг чинь мэрэгжлийн ажил. Тэглүү одоо ингээд ороод бүх юм руу одоо та бүхэн TOEFL дээр ийм сони юм ирлээ. SAT дээр ийм сони юм ирж эхлэе гэдэг ингээд нийгмээрээ шуугддаг үгүй шүү дээ. Тэр бид одоо шалгалтын чанарыг илүү цааш нь сайжруулах тэр одоо бодлогынхаа хүрээнд өөрийнхөө сургалтын чанарыг дэвшүүлэх одоо шалгалтад орж байгаа хүүхдүүд багш нар ч гэсэн илүү сайн бэлтгэх хэрэгтэй байна шүү дээ. Эсэлтийн шалгалт гэдэг хүүхдийн амьдралын нэг чухал мөч. Гэхдээ бүх амьдрал нь биш. Харин энэ шалгалтаар дамжуулан бидний боловсролын систем, түүний үнэлгээний арга барил, ирээдүйрээ хандсан хандлага ямар байгааг тойлдож болно. Энэ удаагийн эсэлтийн шалгалт зөвхөн мэдлэг шалгах шалгалт биш. Энэ тогтолцооны тол боллоо гэхэд хэтрүүлэг болохгүй. Уйлсан, урам нь хугарсан хүүхдүүд маш олон байна.
Энэ нь тэдний нийгэмдээ итгэх итгэлийг алдахад хүргэнэ. Ирээдүйд бид энэ итгэлцлийг нь харин хэрхэн сэргээх вэ? Эсэлтийн шалгалт бол тухайн хүүхдийн ирээдүйг тодорхойлж байгаа. Тийм учраас яг хүүхдүүд яг энэ дээр нэлээд ач холбогдол өгөөд тэрэндээ амжилтгүй болохоор ингээд стресстэй, бухимдаад янз бүрийн үйлдэл хийх ч юм уу эсвэл одоо бүр гэрээсээ гармааргүй санагдах тиймэрхүү төрхүүл гаргаж байгаа байхаа. Шууд 100% ингээд эсэлтийн шалгалтаас өөрийн чинь амьдрал ингээд хамаарахгүй өөрийн чинь амьдралд бас олон чухал зүйлүүд байдсан байна гэд хараад ирэх юм бол хүүхд арай жоохон тайвширдаг. За тэгвэл нөгөө талаас нь харъя л да. Тэгэхээр би яг сайн бүрэнд гүйцэд бэлдсэн үү гэдэг асуулт гарч ирнэ. Дараагийн удаа амжилттай байхын тулд би өөрийн зүгээс юу хийх вэ? Бусдаас би ямар тусламж авах вэ гэдэг дээр анхаарах юм бол энэ одоогийн энэ шалгалтанд унсан зүйл чинь чамд тэрнээс илүү их зүйлийг өгсөн байдаг. Эсэлтийн шалгалт хүүхдийн ирээдүйг нээх нэгэн хаалга гэж үзвэл тэр хаалгыг бид түлхүүрдэж өгөхгүй, түгжээд орхих уу гэдэг асуулт өнөөдрийг шиг үл ойлгогдсон байж боломгүй. Шудраг, тэгш үнэлгээ хийгдэхгүй бол хүүхэд эцэг эхийн итгэл суларч систем дэх хэрэгэлзээ илүү нэмэгдэнэ. Боловсролын салбарыг сайжруулахад ил тод шудраг ажиллагааг олон нийтэд хүргэх, боловсролын үнэлгээний төвийн засварлах шүүлтийн журмыг илүү тодорхой, иргэдэд нээлттэй болгох. Эцэг эх хүүхэд боловсрол судлаачдын үгийг авч үзэж нээлттэй хэлэлцэн олон нийтийн хяналтын механизмыг бий болгох зэрэг олон талын судалгаа шинжилгээ зайлшгүй шаардлагатай байна. Эсэлтийн ерөнхий шалгалт тойрсон энэ дүр зураг Монголын боловсролын систем дэх итгэлцлийн хямрал уу эсвэл системийн шинжилэл үү гэдгийг алдааны ардаас л бид анхаарал хандуулснаар шийдэх учиртай. Алгуурлаж үл болно. Бидэнд олон цон оноо биш хүн төвтэй систем тун хэрэгтэй байна.